Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэндээ курсорыг гэрэлтэй болгох, за мөн томруулдаг, нааш нь татаж ингэж томруулж хардаг. Курсороор ингэж томруулж харах тэр хоёрыг тайлбарлаж өгөх гэж байна. За одоо эхлээд бүгдээрээ курсороо гэрэлтэй болгоё. За гэрэлтэй болгохын тулд бүгдээрээ нийт рүү ороод за энэ хах хэсэг дээрээ Real World Designer Read World Designer гэж бичээд тань. За Read World Designer гэж бичээд хайгаад хамгийн ардын хамгийн дээдлийн энэ байна. За энэ дээр дараад орлоо. За ингээ гараад ирэхээр энэ галерей гэсэн хэсэг рүү орно. Галерей гэдэг рүү ороод за энэ search дээр хайна. Курсор highlight гэж чинь. Курсор highlight гэж бичээд search дарна. За ингээд нөгөө курсорууд маань гараад ирсэн. За энэ курсоруудаас сонгоно. За одоо энэ улаантай юм хэсгийг сонгоё гэх юм бол ингээд дараад энэ дээр ингээд гараад ирж чинь ингээд download гарч. За ингээд татчихна. За одоо энээсээ гараад download руу орно. Download руугаа ороод за энэ сайн татсан юм энэ дээрээ дараад copy гэж авна. Энийг copy хийж аваад Z хэсэг рүүгээ ороод Z хэсэг рүүгээ орохоор энэ дээр Windows гэсэн нэг фолдер байна. Энэ Windows гэсэн. За энэ Windows руугаа ороод за энэ курсор гэсэн фолдерыг нээгээд за энэ дээр курсор гэсэн буюун дээр fast гэж. Fast. За ингээд уншаад энд нөгөө улаан курсор маань ингээд ороод ирсэн. За ингээд ороод ирэхээр за одоо энээсээ гараад компьютерийн доотлын энэ search хэсэг дээр mouse settings хайна. Mouse settings. Ингээ mouse settings гараад ирлээ. За энэ лүгээ дараад оръё. За энэ дээр энэ additional mouse option гэсэн. Additional mouse option гэсэн энэ хэсэг рүү дараад орно. За энэ цонх гарч ирлээ. Хоёр дахь нь pointers гэсэн хоёр дахь цонх руу дарж орно. За хоёр дахь цонх руу дарж ороод энэ dot-ийн хэсгээс энэ browse гэсэн энэ dot-ийн энэ лүү дарж ороод за одоо энэ дээрээс нөгөө саяхан суулгасан улаан курсорыг хайна. Улаан гэрэлтэй point гэрэлтэй. За энийгээ сонгоод open тавьчихна. За ингэ нэг улаан курсор мараад ороод ирсэн. Одоо save as гэдэг дээр нэр өгч хадгална энэ улааныгаа. За энэ дээр одоо read гэж нэр өгөөд окей. За ингээд одоо би окей гэд дараад гарахаар миний курсор маань улаан өнгөтэй болоод ингээд улаан өнгө гэрэлтэж байна. Улаан гэрэлтэй болоод явж байна гэсэн үг. За дараа нь за ингээд улаан өнгөтэй болчихсон. За дараагийнх нь чад зүйлээ ингэж нааш нь томруулж харахын тулд энэ point magnifier гэсэн энэ дээр дарна. За энэ нэг бас нөгөө юу руугаа татаад суулгана гэсэн үг. Point magnifier гэж татаад энэ дээр суулгах чинь. Одоо ингээд энэ дээр дарахаар ингээд нааш нь татагдаад харагддаг гэсэн үг. Юуних point magnifier гэдэг Google дээр бичиж хагаад суулгаад тэгээд энийг гарч ирэхээр радиус хэдий хэмжээтэй том хэмжээтэй ингэж радиус үүсгэх үү гэдгийг энэ дээр тохируулчихна. За энэ хар хүрээтэй байх уу, цагаан хүрээтэй байх уу гэдгийг сонгоно. За тэгээд энэ even болохоор нэг F2 дээр байх ингэж equipped гэсэн үг. F2 товчлуур дээр за ингээд энийг ингээд хаагаад гарчих юм бол энэ маань ингээд томрууд энэ дээр очиод ингээд дарахаар ингээд наач татаад томруулж хараад байна гэсэн үг. Ингээд
томруулж харна гэсэн. Зааж байгаа компьютер дээр хичээл заадаг хүн маань энийг их ашиглах зүгээр гэсэн. Ингээд томруулаад наашин татаад орчихно гэсэн. Томруулдаг жишээ. За point-ийн magnifier гэж Google дээрээ бичиж хайгаад суулгаж аваад татах нь байна. За энэ нэг одоо ингэ хэрэглээд болцсон хаяа гэх юм бол заавал exit дарж гарна гэсэн үг. Тэгэхгүй бол энэ маань ингэ доошоо хөвгдчихгээд ингэ хэрэглэж гэсэн. Exit дараад гарах юм бол энийг бүр хаана за энэ дээдлийн x дараад хаах юм бол доошоо хөвгдчихгээд энэ нөдөл хаагддаг гэсэн үг.